За намайг Төгөлдөр гэдэг. Би одоо Energy Resource компани ахлах нэгтлэн ажилтай. Өмнөгөө аймгийн Цогцын сумд амьдраад одоо 5 жил болж байна. 3 сарын 7-нд манай эхнэр цэцлэгээс нь авсан. Тэгээ авах үед бол уйлцсан сөхрөөс хөдөлж чадахгүй. Алхаж босч чадахгүй ерөөсөө тийм байдалтай байсан. Тэгээ багш намайг зодсон миний өлөг уулсан гэж хэлсэн. Тэгээ яг нөгөө хүүхд болохоор нөгөө өвдөгч нэг юм техийг л одоо тэгж хуулсан гэж манай хүүхд бол ер нь хэлдэг. Тэгээ одоо яасан гэхэлэр багш нөгөө тоглоом дээрээс утсан байгаа сте. Гэсэн нэг тийм бил байсан. Тэгээд тухайн оройноо осч жирэмчт нь үзүүлэхэд бас гайг байна л гэж тэгжсэн. Тэгээд за маргааш нь гайг болчиход гэсэн болтгоо бүр тоглоод болтгоо 2-3 хоног тоглоод болтгоо. Тэгээд 3 сарын 8-нд амралтын өдөр 9-нд нь би өглөө эмнэлэг дээр нь тоглоод болохгүй болохоор цэцэрлэг дээр нь очиод камерын үзье гэдэг эрхлэгч энтрийн дуудаад үзээд үзэхэд бол яг нөгөө өдөр 11-ээс 12-ийн хооронд унтлахын цаг эхлэх үед одоо хүүхдүүд ингэж орондоо ороод эхэлж явах үед одоо яг манай хус хүүхдүүд нь бол орондоо дуусаагүй байгаа байхгүй. Тэр үед манай хүүхд ингээд хөрөлшөд хувцаслаад тайлаад орондоо ороод хөвтцсэн байхад нь тэр хатуу энэ хар саваагаар нилээ зөксөн байгаа байхгүй. Бичлэгээ дээр байгаа. Тэгээд тэр чигээр унтаад тэгээд цаас юугаар зөксөн гэхлээр цаасаар зөксөн юм би. Цаас гэд. Тэ багш нь хар цаас хуйлаад аваад ирж байгаа байхгүй. Тэгээд хараа за наа чинь цаас биш юм да гэж би уг нь хэлж ирсэн. Үгүй цаас гэд. За тэгвэл одоо унтчих таас нэг эвгүүд хараад унтцсан болоо да. Тэгээд онцлогын бичлэг бүтэн үзээд ерөөсөө тийм эвгүүд харж унтсан юм байхгүй. Тэгээ яг сэрээд босч чадахгүй. Тэгээд оглол багш нь татаж босгол нарын нор ажил тогчгоо явчихж байгаа. Тэгээ өөрөө манай хүүхд болохоор ингээд хөдөлж чадахгүй босч чадахгүй ерөөс ингээд хаацганцсан ерөөс ингээд уйлалаа тийм л байдалтай байж байгаа. Тэр чигээрээ ингээд өдрөөс хойш таран тартал тийм басан байгаа байхгүй юу? Хүүхд өөрөө юу гэж тайлбарлаж байгаа? Өөрөө болохоор багш намайг зодсон л гэж байгаа. Тэгээ бас өөрөө нэг сайн мэдэхгүй шүү дээ жоох хүүхд юм чи 3 настай хүүхд. Тэгээ одоо тухайн үедээ шууд би тэр бичлэг үзчихээд тэгээ ороод ингээд хүүхд тэмдэг дээр авчиад гинт яг гинтлийн мэрэгсэн юмчд нь үзүүлээд тэгсэн одоо ингээд зүүн шан дээрээ хөрчихсөн. Нэцраад ингээд хөрчихсөн. Тэгээд ямар ч сан хот руу явж ингээд рентген зураг авах хэрэгтэй. Томографийн одоо шинжилгээнд орох ёстой зураг авах ёстой. Тэгээ гинтлийн имлэг дээр өчтөр одоо ирээд уржиг дээр шин дээр өчтөр үзүүлээд тэгсэн бол яг тэр шинжилгээтэй хийлгээд яхаагаар хараад ингээд бүх юмд нь үзүүлсэн. Тэгсэн ямар ч сан хугарч гимсэн ясмас юм бол байхгүй. Юу байх хэвээр зөөл эдний гэмтэл байна. 7-8 хоног шаардлага хэлэх хэвээр. Одоо гэлэн төрхлөг тийм төрөх хэвээр. Антибиотик уух хэвээр. Бас нэлийн өвчтэй антибиотик авах шиг байлээ. Марч байсан. Тэгээд томографийн шинжилгээнд орохдоо жоох хүүхд болохоор заавал одоо бүтэн наркозонд орж шинжилгээ өгдөг юм байлээ. Тэгээ одоо ингээ хүүхдээ зүгээр өглөө цэцэрлэгт нь өгчөөд тэгээ хаа байсан тэндээс энэ дээрээ хүүхдээ бүтэн наркозонд оруулаад тэ ингээ явах чинь одоо өчтөрийг хүртэл нэг бүрэн нэлээд байгаас одоо бас нэг жахан хазгарл байна. Тийм л байдалтай байна. Шүн орой айж очиж сэрхийн. Одоо өчтөр шүнүүлээрээ нэг гайгүй байлаа. Түнсэш одоо шүн ингээд хөлөө жахан хөтлөхөөр л хойлж сэрэл уйлал. 9-ний өдөр бол яг ном бичлэгээ үзчихэд би цагтаа дээр өргөлдөж төгсөн. Тэгээд яг томилогдоод ингээд яасан тэгээд цэцэрлэгийн эрхлэгч бол манай багш бол ямар зотоог хүүхд би итгэлтэй байна л гэж надад хэлсэн. Тэгээд гэхдээ одоо тэгээд цаасаар зохиод хүүхдийн хөлөх гарах хөрөх үү те гэж гэмтэх үү алхаж таа болох уу тийм ээ. Тийм байдалд бол орохгүй шүү дээ. Тэгээд цагдаагаас бол ямар ч сан бүртгэж авлаа. Ажиллаа. Тэгээд шүүх хэмжээний томилгоо надад 5 дахь өдрөг нь хийж өгөөд би хагас өдөр нааш хот руу гарах төлөвлөгөөтэй байсан боловч нөгөө цагдаатайгаа сая л би өглөө бол холбоо орч чадлаа. Утасны алт дээрээс холбогдож чадахгүй байсан. Та бүхэн албан сургамж гаргачихсан. Тэгээд нөгөө 108 гэдэг туцаагаа штэ хүүхдийн бас нэг хүчрхийллийн самбал тэ тийшээ бас холбогч бүртгүүлээд тэндээсээс холбогдоод бид нэрлээ ямар ч байсан ингээд арга хэмжээ яана бид нэр ингээд ажилланаа. Зөвлөгөө өгсөн одоо ингээд бичиг баримтаа сайн бүрдүүлээрээ сайн юмчтай юундаа үзүүлээд ингээд үйлдэлүүд аваарай гэтгсэн. Тэгээ ямар нэгэн байдлаар бас одоо нэг хүүхдүүс нь харьцангуй ясмас нугараад гэмчээгүй тий эд эрх нэг гэмтэйг учраас бас тэр тал дээр бол бас нэлээ бас сэтгэл хамарж л байна. Нилийн санаа зовж исэн. Тэгээд ихтэй ямар алиг байх вэ? Одоо хүүхдийн сэтгэл зүйд нь бас нэг юм хийчихэж штэ энэ чинь. Тэгээд цаашаа өсөд дивжин сургууль сурналсан тийм ээ. Хоолны дунд орно. Тэгэхэд бол бас нэг аимхаа тийм болчвол айгүй хэцүү штэ. Одоо энэ дээр нь бас би сая одоо эхний лагс дээр цаг авах гээд айгүй их очтой байд юм байна. Одоо маргааш нөгөөдөр оройн нийлэнд 7 цаг 50 минутаас л цаг олдож байна. Хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Тийм байна. Мэдрэлийн эмчилэл үзүүлэх гэдэг юм л да. Бас
Тэгээ одоо тэр үед л сүүлэж амжих нь. Дахиад өөр газар самаг одоо болоод үзүүлээл гэж бодож байна. Тийм. Цэцэрлэгийн багшийн нэр юм бэлээ. Шижирмаа гэдэг. Туслах багш нь байхгүй юу? Орчмосон. За 30 орчмолсон явах та. Тийм. Тэгээд уг нь манай хүүхдээ одоо 2 дахь жилээс оролцож байгаа цэцэрлэгт. Айгүй дуртай. Цэцэрлэгт явах тийм хүүхдээс анхны жилдээ бол тэгээд одоо өглөө бүр төрүүлж босоод тэгээд цэцэрлэгтээ явъя гэлдэг. Тийм байсан. Одоо энэ жилээс одоо 2 дахь жилээс эхлээд энэ туслах багш шинээр орж одоо яасан. Тэгээд энэ үеэс л ерөөсөө айгүй явах дургу. Тэгээ өглөө болох нь л одоо ингээл өглөөл цэцэрлэг дээр үлддэг тийм л байсан. Тэгээ бодвол одоо багшинтаа талаад ингээд өгдөг энэ дэр л дургу байсан баг та. Тэгээд бас цуг ангийнхны хүүхдүүдийн аав ээжтэй бас ярилцлээсэн. Ер нь хүүхдүүд айгүй дургу болцсон байгаа ингээд. Тэгээ нөр банд нотлохоогүй. Юу нотлохлоо ингээд. Тийм байсан. Одоо ямар ч байсан одоо бас нэг хамт эцэгчүүдийн ярилцаад одоо өдөр болох хэлж одоо камерын шүүж идэм үү яа тийм одоо итгэх арга айгүй хэцүү юм байна. Тийм тэгээ одоо нэг анги чинь 25 хүүхд тэгэхээр нэг хүүхдийн эцэг болон сард нэг муу хоёр удаа л камер шүүх юм чинь одоо тэгээд шүүгээл одоо байнга л тийм хяналт тавьж явах юм уу яах юм одоо бас тийм л бодолтой л байна да. Тухайн үеийн бичлэгийг бүрэн ихээр нь хуулж авч чадсан уу? Гүү яг дээр зодж байгаа хэсгийг л авсан л да. Тэгээ бусад хэсгийг нь бүрэн ихээр наав ихлээр өгөхгүй цэцэрлэгээс нь. Тийм тэгээ одоо бид нэр авч болохгүй үзэж болохгүй одоо дахиад үзье гэхлээр үзүүлэхгүй л хацсан гэнэ. Тийм бол тэр камер тэнд байх хэрэг байгаа ч юм уу л гэж бодож байна. Тэгээ одоо би бол яг тэр ингээд босоод алхаж чадахгүй хөдөлж чадахгүй байгаа үед энэ бас тэр тоохгүй ямар байгаа тий. Тэр үе юуг бол бас тэр ус хүмүүс үзээсэй л гэж бодож байна. Тэр бичлэгийг бол авч чадаагүй. Авч чадаагүй өгөхгүй байна. Тэгээ дундуур нь баг ингээд хүчээр шахуул дээр зодж байгаа бичлэг авсан да. Уцаараа. Утсан дээр л авсан яг ихээр нь бол авч. Ихээр нь авч чадаагүй. Тий. Тэгээ өгөхгүй байгаагаа юу гэж тайлбарлах вэ? Тий тэр нэг тийм тайлбар бол өгөхгүй л байгаа ерөөс тэн дээр. Тэгээ цагдаагаас ингээд аваад ир ингээд гисэн бас бүтнээр нь. Тэгээд аваад ир гэдэг чинь наа ингээд үгүй чи тэгэхээр цагтаагаа өөрөө нэрч авах гэж бид нэр өгөхгүй. Эсвэл тийм тайлбар өгöd байгаа юм. Тийм тэгээд сум болохоор чинь бас жижиг шүү дээ тийм ээ цөөхөн амтай юм. Бас л хаацалаад байгаа юм болоо л гэж би харж байгаа. Ер нь тэр багшаа тэгээд би зүгээр сонсох нэ бас мэрэгжлийн босолгүй юм шиг үлээ. Тийм тэгээд ер нь цэцэрлэгт багшлах эсвэл хүн багшлцлаа юм шиг үлээ.